Сайн байцгаана уу? Түүхийн жимээр нэвтрүүлгийг үзэн суугаа нийт эрдэмтчүүд Эрдэнэ хотыг үүсгэн байгуулахад, бүтээн байгуулахад өдий зэрэгтэй өргөдөд гарвын оролцсон нийт монголчууд та бүхэндээ Орхон аймгийн уугуул, суугуул иргэддээ бүгдээрэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 45 жилийн хойно баярын мэндийг өргөн төвшүүлье. Насны жаргал идлүүдээ аймаг зөвхөстэйдэг наримтын хот яран эрдэнийн овонгто байна энэ дууны царя байна эрдэнийн овонгто байна энэ дууны царя байна сэтгэлтэй залуус өөрийнхөө дуу сонсгосон өнний хүслээр живүрлээ өдөр амьдрал дэвжээ эрдэнийн овонгто байна энэ дууны царя байна эрдэнийн овонгто байна Бүгэн жимэр нэвтрүүлгийнхаа зочин амарт Орхон аймгийн сахарга Бачаргалыг урьсан байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна. Сайхан тусч байна уу? Сайхан. Энэ жил бас хор бороо ихтэй нохоо цагаавар дурж илээ бол сайхан ургасан. Зуныхын сар их сайхан байна. 1973 он шаваа тавьж 76 онд Эрдэнэ хотын зэрэглэлтэй болсон энэ хотын аав гэсэн үг. Тэгээд өнөөдөр энэ жил түүхт 45 жилийн болж байна. Тэгээд баярын мэнд хүргэе. Баярлалаа. Тэгээд Орхон аймаг Эрдэнэ хот бол яалтчгүй уулын байжуулах Эрдэнэ төвлөр 1963 онд бидний ах эгч нар амиа өвөнөр энэ ордыг одоо Чехийн талдаа хамтарч экспедиц хийж энд одоо зэсийн байж одоо орд байна гэж илрүүлж тэгээд энэ чинь 72 онд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж тэгээ ингээд үйлдвэр маань ашиглалтанд орж энэ үйлдвэрийг дагаж шинэ хангаан сайхан нутагт Булгаангаа нутагт Эрдэнэ хот сүндэрлэн болсон маань өнөөдөр 45 жилийн дараа болвол нэг 150,000 гаруй хүнтэй яг одоо аль бие сарнд Орхон аймагт бүртгэлтэй суурин байгаа хүмүүс нь дээрээс нь манайх бол бас бүртгэлгүй иргэд нэлээд байдаг онцлогтой үр хөвгтэй дагаад ирчихсэн зэрэгэлдээ аймагуудын бас хүмүүс шилжиж ирж болдгоо тэндээ бас нэг өвлж аварж таашаа байшинтай тийм ээ нөгөө тарьдаг газартай ч байт юм уу шалтгаантай ингээд амьдарч байна бас Монгол улсын том хотууд нэг болсон байна баруун тийшээх одоо дид өтсөгдсөн хамгийн том хот болсон байна тэгээ хүн амын нэгтршил Монгол улсад хамгийн өндөртэй та 2 сумтай үндсэндээ 97.8% нь бол баян өндөр сум буюу Эрдэнэ хоттой амьдарч байна. Булган аймгийн Бугат сум Эрдэнэ дайчин Чуван ханад орчийн нутагт танилцсан. Бидний гол зорилго юу байсан тэр үед тэгэхээр Чуван дорж их хойд эрдэмтлэгээний хурал анхны айн арга хэмжээгээр танилцаж Эрдэнэтийн огоон дээрээс бас ярилцлага авч академич гэж тийм болдоод урагштай хамтдаа нэгэн түүхийг бүтээж исэн. Тийм учраас өөрөө чинь унсан газар вас усвал Булган аймгийн Бугат сум тэр утгаараа бас Булган аймагт Эрдэнэ хоттой сэтгэлээ зориулах тэр түүчээ тэндээс эхэлсэн бахаа л гэж бодож байна. Тэгээ бид нар чинь би ч Бугат суманд манай аав ээж хоёроо Бугат сумын хүмүүс тэгээд бид нар жоохон бахта манай сумын туяард их Бугат уул гэж би сайхан уул тэр орой дээр гарч Эрдэнэ хотыг хардаг, 9 давхруудын оройг хардаг, Хатвалыг хардаг тийм ээ.
Тэгээ тийм байсан. Тэгээд зайгараас орхон аймаг Эрдэнэт хотод ажиллаж би дулааны инженер мэргэжилтэй 2000 он сургууль төгсч эрэдэнтэй суурилсан. Өмнө нь бол 90 орчим байдаг байсан. Тэгээ орхон аймаг Эрдэнэт хот үүсэн байгууллагатаа бол Булган аймгийн Бугад орхон хангал сүмдүүдийн залгаа тэр Хандонгийн 150 жилийн ойгоор бол доктор ирээд бас ярьж байхдаа их сонин сонсож байгаагүй түүхүүдийг бас өгүүлжлээ түүхч юм тийм ч тийм ээ. Тэгээд сайхан байсан. Тэгэхээр Хандонгийн нутаг тийм Дандар Агарам гэж хүний тухай ярьж ирсэн би санаж байна. Тэр Эрдэнэт уулан дээр бас гараад хэлжээс үг нь ингээд хамт амжаад ирсэн байт юм лээ те. Сайхан хайх юм аа даан чалуу болох юм байна гэж хэлжсэн гэж ярьжсэн. Тэгээ өөрөө болдоо доктор чинь бас энэ нутгийн хүн таарч хоёлаа буугдсан юм шүү дээ. Энэ аавтайгаа манай Эрдэнэт уулын урд руу нэг аршаан байдаг байсан. Энэ хойд руу нэг аршаан байдаг байсан. Хүүхд байхдаа бийж уудаг байсан гэд. Одоо ч юм яг хааны юм мэдэхгүй байна гэж ярьжсэн. Эрдэнэт дайчин хашаач хүн ханд дорж одоо өөрийнхөө хошууны хэдэн овог тагчээсэн. Хамгийн түрүүнд Булган уулын оргил одоо Чойжингийн овог тагчээсэн. Дараа нь Эрдэнэтийн овог тагчээсэн гэж ингэж төөхөн тэмдэглэгддэг. Тэгэхээр 1970-аад онд Эрдэнэт хотод байгуулагдсан. Дараа нь энэ хот бол бэхжээд энэ гокол нэлээд том үйлдвэр энэ төр болоод Монголыг одоо тэжээжсэн гол одоо их сурвалж болж байсан. Тэгээ 1990-ад оноос хойш бол Монголын орон даяар одоо ууловоо тахих ёсл хуучин журмаараа одоо сэргсэн. За энэ ёсоор Эрдэнэт үйлдвэрийнхэн бол мөн одоо орхон сумын засаг даргын тамгын газар тэр овоо тахихлагыг бол сэргээх энэ зан үйлээ одоо хүндхэн эрхэмлэх ажил хийсэн. Энэ асуудалд одоо та одоо өөрийнхөө үзэл бодлыг бол хэлэхгүй юу? Тэгэхээр 90-ад оноос одоо уул гаваагаа тахдаг монголчуудын уламжилт зан заншил эргээс сэргэж тэгээд тэрийгээ дагаад бас орхон аймаг Эрдэнэт хотод одоо энэ чинь үндсэндээ Баян өндөр гэдэг Эрдэнэт уул маань одоо нөгөө өрөөгөө жөөгөөд байгаа хайрхан таавдын сууж байгаа энэ Эрдэнэт уулын овоо энэ уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийнхэн болоод энэ тогтчулж ингээд жил болгон одоо цагаан сарын шөнийн нэгэндээ үйлдвэрийн ажилчид маань үйлдвэрийн удирдлагууд маань за нэг сарын нэгэндээ ч гэсэн бас ажилчид эдгээр дадал болцсон хүмүүс энд гарч ирж нар хардаг. Тэгээд энэ чинь 4 жилдээ нэг баха овоогоо тахдаг. Энэ Эрдэнэт овоогоо тахдаг. Ийм боломжтой тогтсон. За орхон аймаг Эрдэнэт хотод өөрөө Баян өндөр хайрхнаа тахина. Энэ одоо сүүлийн 2 жил бол дараалан тагчлаа. 7 бурхан одны тахилга гэж хэлдэг урд орой. Тэгээд одоо энэ 5 сард тэгээ Баян өндөр хайрхнаа тахдаг. Баян өндөр хайрхныхаа зүүн талд бас овоо босгочихсон. Тэгээ ингээд хоёр одоо энэ Эрдэнэт хоттойгоо урд хойноогоо хоёр энэ том хайрхнаа тахдаг эрдэнэтчүүд шүтдэг. Канал зохиол үчээд би отхон бэлэгт өгчээсэн. Та одоо энэ дайчонгийн овоог нурааж байгаагийн хувьд та бас нэг буян үйлдэл яасан ингээд. Тэгээд тэр кино зохиолыг өгөөд тэгээд Чингэн ханд дорж гэж 3 сайхны 3 ангитай том кино ивент гэж одоо хийж ийсэн. Тэгэхээр миний ерөөсөө бага насны амьдрал бүх юмтай бас холбоотой. Тэгээд энэ одоо Бугатаас энэ урдлын хөврийн аршаан гэдэгт бол хэдэн жил тогтмол ороод тэгээд чулуутай аршаанд очдог. Тэгээд авт ээжтэйгээ би энэ аршаан энэ төр орж идэг. Энэ уулын чинь ингэрээр хүүхдүүд тоглож яхад одоо тийм зэсийн ногоон чулуу юм болоо тэргээр тоглодог байсан юм байна. Тэгэхээр би бас энэ Эрдэнэт уултай бол миний амьдрал бас тодорхой хэмжээний холбоотой юм байна. Ер нь Эрдэнэт маань ч гэсэн одоо манай Бугат сумын тал дээр хагас нь хангал хойдолтой яг Сэлэнг сумын загсуул уршаа одоо орхон сумын ингээд 3 сумын уулзалт нутаг дээр байгаа. Тэгэхээр энэ маань нэг ясандаа одоо миний бас нэг төрлөх нутгийн нэг хэсэг гэж би үздэг юм аа. Инженер хүнийхээ хувьд Эрдэнэт хотын ялангуяа дэд бүтц өөрийнхөө мэргэжлийн талаас нь илүүтэй хөгжүүлэх ямар боломжийг олж харсан. Тэгэхээр яг хот бол бас харьцангуй Монгол улсад төвлөрсөн хот учраас
Тэгээд дээр нь одоо эдийн засгийн хувьд бие даасан тэр цөөхөн л өмнө говь, манайх дорн говь гэж цөөхөн аймагуд байж та улсад одоо татвар төлдөг. Манайх ч одоо энэ жил ихэд 29.8 тэрбум төгрөгийг улсад тэгш тохиолдол болгож төвлөрүүлэх ийм үүрэг авсан явж байгаа. Гэх мэтчлэнгийн цөөхөн аймагт энэнийг бодох юм бол бас бололцоотой. Ингэж бодох юм бол бас бололцоотой. Гэхдээ одоо хот маань 45 насныхаа энэ жил тэмдэглэнэ гэдэг ингээд бодохоор хүний амьдралаар ч гэсэн нэг бас нэг капиталын засвар хийх болсон байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой бид нэр инженерийн байгууламж, дэд үтстэй холбоотой асуудлууд дээр нэлээд анхаарч байгаа. Бас нэг тооцоо судалгаа хийж үзье. Цаашаа ер нь бид нэр хөгжих тухай, тэлэх тухай яриад байдаг. Яг суур үндэс болсон эрчим хүчнийх нь асуудлууд, хөрөлцөн хангамж нь ямар хувь юун дээр анхаарах хэрэгтэй байна, юугийн шилжсэн, сольж шинжлэх хэрэгтэй байна, юун дээр нь одоо бас тагж нэмж шугам татах хэрэгтэй байна. Айл шугамнаас нь яаж авах хэрэгтэй байна ч гэдэм үү. Тэгээд цалгаан талдаа бол яг хэрэглэгч төрж байгаа 0.4 талын маань агарын шугамнууд ачаалдах чадвар нь муудсан байна. Диаметр гэж хамгийн чухал юм байна, тийм ээ. Тэрийг бас тооцох хэрэгтэй байна. Тэгээ одоо бид нар чинь нөгөө шөнийн терапи тэглэнгээ цахилгаан эрчим хүч илүү нөгөө хүмүүс рүүгээ бас хөнгөлөлтөө нөхцөлтэй нөгөө хүмүүс агарын бохирдолтойгоо холбоотой хүмүүсийнхээ ах амьдралын өөдөн дэш нь татахтай холбоотой олон шийдвэрүүд гарч байна шүү дээ. Энэ бүхний одоо шийдвэрүүдийг бүрэн төгс биелүүлж иргэдээ одоо амар тайван яг тэр төр засгийг гаргаж байгаа шийдвэрүүд бүрэн хэрэгжиж явахын тулд бас энэ дэд үтсийн асуудлууд ялтчгүй чухал. Ер нь бол альва улс орны хотын хөгжлийн түрүүнд нь эрчим хүч явж идэг. Тэгжээд цаашаа хот хөгжих бололцоотой болдог. Тэгээ энийгээ бас нэг эргэж бодох болцсон байна. За яг эрчим хүчний инженер мэргэжлийн хүний хувьд бас энэ талыг харж байгаа. За агарын бохирдолтой холбоотой асуудлууд нэлээд би Эрдэнэт чинь бас нөгөө үйлдвэрийн хот учраас манайх ч одоо хөвлөн баяжрах технологитой Эрдэнэт үйлдвэр маань энийгээ дагаад нөгөө хиймэл нуур цагаан тоосны асуудал байдаг. Тэгээ энэтэй холбоотой асуудлууд байна. Энэ л одоо хөндлөнгийн эксперт оруулъя гэж ингэж ярилцж байгаа. Биднээс өнгөрсөн өвлийн цар тахлын үед онлайн хурал ашиглаад бас нэлээд донор байгууллагууд гадны талын улс орнуудтай холбогдлоо. Тэгээ энэ талын сагц дэвшлүүд байгаа хөндлөнгийн эксперт одоо оруулах гэж байна. Азийн хөгжлийн банктай хамтраад. Тиймэрхүү байдалтай ер нь төлөвлөж байгаа орон сууцыг нэлээд явуулна гэж байгаа. Монгол Улсын засгийн газрын тэргүүн ерөнхий сайд сайхан Урхан аймагт ажиллах үеэрээ энэ ажлыг маань дэмжиж 50 тэрбум төгрөгийг одоо яг энэ дэд үтстэй холбоотой асуудал дээр одоо хэрэглээрэй гэж шийдэж өгье гэдгийг амласан байж байгаа. Би сая сошиал харж байхад Эрдэнэтийн хүүхдүүдээс хөрхэн захидал ирсэн байсан. Тэр үг хэлж байгаа, бичиж байгаа агуулга нэг хөрхэн санагдсан. Сэтгэлийг чинь лавтай хөдөлгсөн байх гэж бодож байна. Сайн байна уу? Танд захидал хүрэх өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдийн баярын мэндийг хүргэе. Та гайхаж магадгүй. Яагаад надад хүүхдүүд баярын мэнд хүргэж захидал бичиж байгаа юм болоо гэв. Танд захидал бичиж байгаа учир нь таны хүүхэд насыг дурсан сануулах гэсэн хүүхэд бидний бодол юм шүү. Таны хүүхэд нас нь сахилгагүй, дэггүй, амархан уулчдаг, нөхөрсөг, манлайлагч, эсвэл хэдэн нас хүртлээр мөөмөө хөгж байсан баг, дунд, ахлах сургуулийг төгсөж байсан үегээд зөндөө дурсамжууд байгаа байх. Та хэсэгтэн минутыг өөртөө зориулж тэр бүгдийгээ бодоорой. Та инээдтэй хөвжөлтэй үе байгаа бол гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ байх үедээ тэдэндээ ярьж өгч инээлгээрэй. Аав ээж гэртээ инээж хөхөрч байх нь хүүхдүүдэд гоё байдаг штэ. Коронавирус цар тахал байхгүй байсан бол хүүхэд бид аав ээжтэйгээ, ах トゥ найз нөхөд, томчууд та бүхэнтэйгээ сайхан хоттоо хүүхдийн баяраа тэмдэглэх байсан. Бидний зарим нь энэ жил ерөнхий боловсролын сургуулаа төгсөж амьдралын их далай, оюутны амьдрал шилжиж байгаа. Тэдэнд л жаахан муухай байгаа байх. Гэхдээ ард иргэдээ хүүхдүүд биднийг энэ хэцүү өвчнөөс хамгаалах гэж цаг наргүй зүтгэж байгаа танаар болон танай хамт олонны ах эгч нараараа бахархаж байна. Хүүхэд бидний ирээдүйг илүү аз жаргалтай, илүү гэрэл гээтэй болгож мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж дараагийн олон сайхан хүүхдийн баярыг тэмдэглэж болох тэр сайхан цагийг бий болгох гэж аюул цар тахалтай тэмцэж байгаа учраас
Хүүхдүүд бид та бүгдээрээ бахархаж байна. Хүүхдийн оролцоотойгоор энэ сайхан хоттой нийгэмдээ хийж бүтээж болох ямар л ажил байна бид та бүхний итгэлийг алдахгүй хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ энэ захидлаараа илэрхийлье. Танд болон гэр бүлд хүүхдүүдэд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Итгэсэн Орхон аймгийн хүүхдийн оролцооны нэгдсэн төвийн гишүүдээс. Тэрээс уншиж эхлээд л миний нөгөө хүүхэд ахуйнаас бодогдол бичиж байгаа юм л да айхтар болсон байна л да. Одооны хүүхдүүд тий. Маш айхтар. Би тэгээ сая одоо энэ жил манайх чинь 1000 гаруй хүүхэд 12 дугаар төгсөж байгаа. 1200 гаруй хүүхэд. Тэгээ тэр хүүхдүүдийнхээ төлөөлөлтөй нэг уулзсан юм. Тэгээ ер нь ингээд таад оюутан болоод яваад мэдээ зарим дотоодын ихтэй сургууль зарим нь гадаадд сурна. Тэгээ ингээд явах та тухайн байгаа газар яхаа одоо онцлогуудыг хараад бидэнд тэрж мэдээлж байгаа чи. Тэгээ ингээд харилцаа холбоотой амьдраа 4 жилийн дараа ихэд энэ хот чинь одоо их гоё болмоор байна тий. Та тэгээд хоттой амьдрмаар байна, ажилламаар байна. Энэ одоо үргэлжлүүл цааш нь сайхан авч явмаар нэрээд болсон залуучууд байдаг. Тэгээд залуучууд их сонин сонилоо гэсэн юмуд ярьж байгаа юм тийм ээ. Их одоо санаанд оромгүй бидний тий. Тэгээд тийм зүйлүүдээс анхаарч байгаа залуучууд руу анхаарч байгаа. Одоо би стар болоод иргэдээ 3 зөвлөх багийг ажиллуулж байгаа. Тэр нэг нь IT технологи. Одоо чинь дижитал хувьсгал, ажилтны 4 дахь хувьсгал чинь сая коронавирус үнэхээр одоо энэ чухал юм а гэдгээс одоо яг баталчлаа шүү тийм ээ. Энэ лөө шилжих хурдыг олон төрөсгөлчлээ. Тэгээ бид нар одоо хэрэглээ талаар анхаарал өгдөг. Яг тэрэн зориулсан дэдвэс талаар хэдийгээр ойлгодог юм байна. Тийм учраас энэ IT технологийн баг манай Эрдэнэтэд чинь нөгөө мазаалаа төсөл мөслөөр ажиллаж байгаа залуучууд байгаа шүү дээ. Тийм чадварлаг залуучууд Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Эрдэнэт үйлдвэрээс залуучуудаа сайн сургадаг. Тэгээ тэр утгаараа тэр залуучууд би дэд үтсийн салбарын зөвлөх баг ажиллаж байгаа. Энэ хотын хөгжилтэй холбоотой зайлшгүй гарах шийдэх ёстой нэг зүйл бол дэд үтстэй асуудал байдаг. Холбоотой тийм ээ. Одоо тэгэл хотын дуу чимээ шууган улам ихсэж байгаа үед бид нар нөгөө гой ганганаа бодоод улам шилэн барилга руу ороод идэг тийм. Тэгтэл нөгөө чимээ шууган өөрөө нөгөө хүн амьдрах юм одоо ерөнхий нэг дуу чимээний хязгаар гэж байна шүү тийм ээ. Тэгээ энийг давчихсан 65 децибел ч гэдэг юм уу. Энийг даваад байгаа тийм. Тэгээ ингээд нөгөө хүн амын дунд чинь тэгээ дээр нь бид нар чихэвч хийдэг юм. Их хатуур хөвч манай эмчнэрээр хэлээд байгаа. Тийм учраас энэ дадоноос анхаарах хэрэгтэй юм шиг зөв төлөвлөлт байх хэрэгтэй. Тэгээ зөв төлөвлөгөөг хамгаалж яж чадах сайхан хөгжинэ. 3 дугаарт нь залуучуудын баг. Тэгээ манай залуучууд их сайхан зүтгэлтэй, итгэлтэй, сэтгэлтэй ажиллаж байгаа. Тэгээ энэ залуучууд бас их бидний олж хараагүй. Тэгээ дээр нь залуучуудын хүсч мөрөөдөж байгаа зүйлүүдийг биднэрт дамжуулж байгаа. Энэ чинь ингээд 10 гаруй насны зүрээр аваад ирэхээр зэрэг би энийг ойлгохгүй байчихжээ л да. Одоо өнөөдөр энэ 20 орчим насны 20-30, 18-аас нэг 26-7 тийм насны залуучуудын хүсэл мөрөөдөл ингээд хийх юмсан гэж бодож байгаа зүйлүүд нь бас төдийлөн аймгийн хурлаараа шийдвэр болоод хөрөнгө оруулалтаар батлагдахгүй ингээд байгаад байгаа юм ажиглагдаж байгаа. Тийм учраас энэ тал руугаа нэлээд бас анхаарах гэж тэгээд тийм учраас хүүхдүүдрийг бас нэлээд анхаарч байгаа. Нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан 2022-оос бид нар хамтарч ажиллаж байгаа хүүхдэд ээлтэй засаглал гэдэг төсөл тэрийг их сонирхож байгаа. Тэгээд тэр одоо бас их өргөөжтэй сайхан төсөл санагдсан. Өмнө бид нар чинь 2 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагатай ярьж байгаад итгэвчсэн 2030 гэдэг төсөл олж ирсэн. Тэр айгүй өвдөнтэй. Одоо тэр залуучууд хүүхдүүд бүгдээрээ маш идэвхтэй байр суурьтай байгаа сургууль сурдгууд нь тухайн сургуулийнхаа иргэн төсөлд хамрагдаад эргэж холбогдоод сургуультай шаардлагатай байгаа номын сан, хоолны саал тэгээд зарим бүр одоо гадна хашаа сургууль орчим аюулгүй байдалтай холбоотой хүртэл шийдвэрүүдийг бид нараас нэгж байна л да тийм. Тэгээ маш сайн. Мундаг байна тийм ээ. Эрдэнэт хотыг ногоон бүс болгох талаар. Ногоон байгууламж бол яалтчгүй одоо бид нар ирэх 4 жил нэлээ одоо том зорж байгаа 400 гаруй метр квадрат талбайг зүлэгжүүлнэ гэж байгаа. Зүлэг ургахаа гэсэн дээгүүр нь одоо хог хайдаг болсон. Тоос чороо их босдог, тоосчлтыг их үе олгодог зүйлүүд утаанаасаа гадна тийм ээ их болцсон байна. Мод сайхан тарья гэж байгаа. Тэгээ энэ бол бас эргээд нэг 4 жил бидний нөгөө хэрэгжүүлжсэн хүний одоо сайхан амар тайван аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал руугаа хөрөнгө оруулалтуудыг
хийхийг зорж байгаа зүйлүүдийн дөрвөлжлэл явж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоос одоо мэдээж улсын орон нутгийн төсвүүдээр ажлууд тавигдана. Томоохон мөнгөнд дүнтэй томоохон төслүүдийг бол хамтын ажиллагааны одоо энэ үйлдвэрүүдтэйгээ манайд чинь Эрдэнэт үйлдвэр ачтагт Эрдэмэн талаан цахилгаан станц тэгээ 2 ч станц ажиллаж байна гэдэг. Одоо дахиад сая үйлдвэр технологийн паркийн зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэрт өгчлөө. Засайлуулах үйлдвэр маань бодит одоо ажил болох гэж байна. Ингээд энэ орон нутгийн одоо том аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулдаг ачтагт компанитай бол энэ 5 газрыг сайхан ногоон байгууламж болгох ийм одоо хамтын ажиллагааны гэрээ зурсан тохирцсон явж байгаа. Тэгээ манай Монголд ч бас дутагддаг юм бид нар одоо гараа сайхан гэр бүлээрээ барууны орнууд шиг сайхан юун дээр зүлгэн дээр суугаад нар бас амар тайван байж сайхан одоо гэр бүлээр яаж хөрөөтэй суудаг нэг юм орчин алга байна л. Тэгээ манай хөрс чинь бол хувцас шороо болгоод юм байна л да. Тэгээ тийм болгодгүй гоё бас хөрс байна. Ороод ирсэн байна, утгсан байна Монгол те. Тэрийг их судалж байна. Хүүхдүүдээ бас тоглож наадах юм одоо орчин нэмэгдүүлэх гээд тэгээ бүхэлдээ бас энэ ногоон байгууламжийг нэлээд нэмэгдүүлж 1 сая мод тарьж 4 жилд бодож байгаа. Энэ жил хаврын хувьд 90,000 мод тарьсан. За одоо яг одоо хамгийн алддаг зүйл нэг арчилдаг, ургуулдаг зүйл дээр алддаг. Тэгээ энэтэй холбоотойгоос урамшуулалт аян зарлцсан явж байгаа. Тэгээ байгууллага аж ахуйн нэгжүүдээ сайхан ургуулсанд нь урамшуулдаг нь. Тэгээ даруухан ургуулсанд нь бас хариуцлага тооцно гэдэг. Тийм байдлаар одоо явж байгаа. Ер нь ногоон байгууламжийн байгаль дэлхийг хайрлах энэ бол зайлшгүй одоо үе үед байгаа хүмүүсийн авч явах анхаарах ёстой зүйл. Сайхан баян болоод байгалгүй баялаггүй болдог тэгээд утгагүй шүү дээ. Гонор сэтгэлдээ залуус өрийнхээ дууг сонсонхон өнийн хүслэр жигүүлээд одох амьдралдаа дэвчнэ эрдэнтийн өвөгтэй байна энэ зүүнээ царай байна эрдэнтийн өвөгтэй байна энэ зүүнээ царай Түүхэн жимэр нэвтрүүлэг анх удаага Эрдэнэт хотоос нэвтрүүлэг хийж байна. Танай Эрдэнэт хотыг сонирхож бүтээн байгуулалтыг гаднаас нь хармаар танилцуулгав. За тий. Бидний энэ зохиж байгаа газар Баян өндөр хайрхан. Баян өндөр хайрханаас Эрдэнэт хот ингээ бүхэлдээ харагдаж байна. Бүтээн байгуулалт Эрдэнэт хотын өнгө төрхийг эндээс тодорхойлоод түүхэн жимэр нэвтрүүлэг үзэж байгаа энэ олон үзэгчид тайлбарлах зүйлүүд зөндөө байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ Эрдэнэт хот анхлан үүсэн байгуулагдаад 76 онд үйлдвэр одоо ашиглалтанд орж явах үед манай энэ тосхон говьл гэж одоо эндээс сахан тосхон харагдаж байгаа станцтай. Тэгээ энд одоо анхны захиргаа байгуулагдаж ажилчдын байр гэдэг манай говьл ба гэдэг. За тэгээд нөгөө үйлдвэр нэлээд ашиглалтанд ороод хот босоод ирэхээр 1-2 дугаар микро гэж манайхаа ярьдаг. Зэст одоо оюут баг баригдаж эхэлж байсан байна. Тэр нь бол ерөнхийдөө үйлдвэр энэ 12-ийн баашаа оролттой гэр хоолгүй байхаар төлөвлөжсэн ийм хот. Тэгээ өнөөдөр бол нэг 29,000 орчим өрх байна. 25 багтаа жаргалан сумынхаа багуудаа бол 25 багтаа. Тэгээд тэрний одоо нэг 29,000 өрхийн маань 17,000 гаруй өрх нь болоод байна. Гэр хооллынхаа айлууд байна. Тэгээд энэ гэр хооллын айлуудыг бид нар өнгөрсөн жилүүдэд бас 2016 оноос хойш нэг 1000 гаруй айлыг бол төвийн дулаанд холбох юм бололцоо бас бүрдүүлж өгсөн байж байгаа. Тэгээ одоо энэ айлууд бол яг гудмаар нэгээ сайхан төвийн дулаантаа тохиолдож гэрлүүгөө оруулж сараахан чадахгүй байгаа. Тэгээ тэрэнд нь зориулсан бас хөнгөлөлтөө зээлийн асуудал ярьж байгаа. Аз эрдэнэ банктай ярьж байна. Судалж байна. Нэлээд нааштай шийдэн гэсэн саяхан одоо тийм мэдээлэлс ихний хурлаараа бол дэмжигдсэн цаашаага хийгдэж байгаа гэдэг. Тэгээ ингээ баруун тийшээгээ манайх ч одоо Булган аймгийн Буугат Орхон сумын төгрөг яваарсан. Яг газар нутаг бол бас багтаа 84,400 га гэж үндсэндээ 50,6-7,000 га Эрдэнэт үйлдвэрийн ашигталтайг оруулаад ингээд хот байчиж байгаа. Баян өндөр жаргалын сум. Тэгээ 30 гаруй мянган га нь бол бэлчээр ойн сан байна. 5,000 орчим га одоо хадлан юу үр тариан талбай буудай тэгээд төмс үсний ногоо тарьдаг. Тэгээ манай тариалангийн
3 том компани байна. Үндсэндээ бас улсад маш олон удаа авраг болдог. Гаагаас авж байгаа ургацынхаа хэмжээгээр улсдаа дандаа тэргүүлдэг ийм одоо компаниуд байна. Тий. Манай Эрдэнэт үйлдвэрчин сая одоо дахиад 60-аас 70 жил ажиллана гэдэг нөөцөнд тогтоогдчихлаа. Дахиад энэ манай одоо хиймэл уул буюу атвалыг ашиглаж байгаа технологиудыг нэвтэрж байгаа нөгөө эрдэмтчүүдийн олон жил ярьсан зэс эрдэнийн хувь компани одоо яг үйлдвэрийн барилганд баригдаж байгаа. Арчитект компани ажилласан, эрдэмэн компани ажиллаж байна. Тэгээ одоо энэ үйлдвэрч өөрөө тэр арай зэсчтэй гарч байгаа ус тийм ээ. Бороо урын усанд чийг нь доошоо урсж байгаа бас ногоон ус гэж манайхан ярьдаг. Тэр бас байгаль экологид бас сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Энэ ногоон усыг ашиглаж бас зэс гаргаж байгаа манай Эрдэнэтийн залуу байгаа мундаг. Тэг ингээ ажиллаж байгаа. Энэ манай Эрдэнэт үйлдвэр бас уурхаач 1 2 3-г хороол барьж байгаа. Энэ акц. Тэ хаус хороол байна. Байшин хороол байна. Тэгээ үйлчлэгээтэй ээж бүрэн Орос сургууль цэцэрлэгтэй. Манай Эрдэнэт ч одоо Орос сургууль цэцэрлэг 2 ажиллаж байна. Яг одоо Орос багш нар бас байгаа. Тэр нь Оросуудын тоо цөөрсөн. Тий. Одоо монголчууд ч үйлдвэрээ өөрсдөө дажгуулсан аваа явчихсан шүү дээ. Цаашдын хөгжлийг юу гэж тодорхойлох вэ? Яг ингээд энэ дээр юу гэж тодорхойлж харж байна? Эрдэнэт ерөөсөө одоо тий. Одоо механик өсөлт бас харьцангуй ихтэй хот. Бусд одоо аймаг хотуудыг бодвол энэ механик өсөлт маань баруун аймагуудаас алс аймагуудаас нэлээд байсан бол одоо сүүлийн үед Улаанбаатар хотоос их болж байгаа. Я бас амар амгалан. Тэгэхээр Улаанбаатар хот тий. Улаанбаатар хот төрж өссөн залуу үе маань бас Эрдэнэт хотыг сонирхож ирж амьдарч байгаа. Эрдэнэт үйлдвэрт бас баталгаатай өндөр цалинтай ийм одоо газар ажиллаж байгаа. Манай Эрдэнэт үйлдвэрч нь нийгмийн асуудлыг маш өндөр авч явдаг. Одоо зүгээр юу үнэлэх аваад жилжингээ одоо спортын ямар ч төрлөөр хүн хичээлэх боломжтой. Өөр ингэсэн багштайгаар хичээлэх боломжтой. Би одоо бассейнер хичээллийг хийлдэгээд үнэлэх аваад тэгээд өөр ингэсэн багштай цагаа тохирол ингээд явж идэг. Цээх болгон спортын арга зүйчтэй, урлагийн арга зүйчтэй сайхан морин уур дард сурыг гэвэл тэгээд морин уурын багштай бүртгүүлээд ингээд сурч боломжтой. Цэлэн амралтын баазтай өвөл сайхан талнаар ажиллаж боломжтой гэдэг. Манай өнгөрсөн 4 жилийн бүтээн байгуулалт Эрдэнэт цэцэрлэг төрөлн гаргаж. Энэ яг Эрдэнэт хотын усны ундраг. Энд дээрээс усны ой сав газар байгаа. Тэгээ энэ дээр бас энэ нэгэн барилга байшин барьчихаас сэргийлээд бид бүхэн ингээд ийм ногоон байгууламж цэцэрлэг төрөлнөд. За одоо зүүн талд нь сүүлийн үеийн тоглоомнууд тавигдах юм. Энэ Орхон аймагт энэ бурхан машин сэрэг дүрийг бол 2006 онд эхэлсэн байдаг. Ерөнхийдөө тухайн үеийн засаг дарга шархив дарга үед эхэлсэн байдаг. Тэгээд бурхан багш маань бол үндсэндээ бол Монгол одоо яг Эрдэнэт хотын одоо өнгөт металлын цутгуурын аргаар хийгдсэн нийтдээ 17 м гар өндөртөө. За тэгээд доот нь бол одоо хорл хэлбэрийн одоо дугуйн байхаар төлөвлөсөн. За энэ дугуйнд бол 2016 оноос хойш бол Жалтан Жанчуулийн хэд бол үйл ажиллагаа явуулж байгаа. За хийдийн ламгаанар бол нийтдээ 10 гаруй лам бий. За бурхан багш маань бол 17 м-ийн өндөртөө. Дээрээс нь бол гадуур нь бол бурхан багшийг алдцсан байгаамаа. Тэгэхээр энэ нь бол юу вэ гэхээр одоо Монголд бол яг уран цутгуурын аргаар бүтээгдээ, яг цутгуурын аргаар бүтээгдээд алдсан бурхан бол байхгүй. Ер нь Монголдо бол анхны том бүтээл. За Азид бол тодорхой хэмжээний том бурхтууд байдаг. Тэр нь бол голцоо хөрлөө байдаг. За яг Немар, Тайланд гих мэтлэн оронд бол алдсан байдаг. За ер нь бол манай энэ бурхан багш маань, бурхан багшийн сэрэг дүр маань бол ерөнхийдөө бол нэг алдсан яг тэр хэлбэрээр бол Азид бол томоохон байр суурийг эзэлж байгаа. Тэгээд Орхон аймагт маань бол аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр үүднээсээ бол энэ бурхан багшийн сэрэг дүрийг бол бүтээсэн байдаг. Бид нар одоо Эрдэнэт үйлдвэр Тэрэмжтэй үйлдвэрийн газрын ил уурхай стériэд байна. За энд одоо 24 цагаар өдөр шөнөгүй амралт ажлын өдрийг хамаарахгүйгээр манай уурхайчид ажиллаж байгаа. Манай уурхайчид бол Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын нийт одоо өрх тэгээд аж ахуйн нэгж байгууллагын улс тулаан цахилгааны мөнгийг одоо дааж ажиллаж байгаа. Өнөөдөр одоо 7 сарын 12 сарын 1-ээс
7 сарын 2020 оны 12 сарын 1-ээс энэ оны одоо 7 сарын 1 хүртэл 650 тэрбум төгрөгийг одоо төгрөгийн аж ахуйн нэгж айл өргөдийн урсгал зардлыг даах хэвээр. Үүнээс өнөөдрийн байдлаар 500 тэрбум төгрөгийг болоод сангийн аманд шилжүүлчихсэн гэж ажиллаж байгаа. Манай уурхаачд бол маш амжилттай ажиллаж байгаа. Энэ Монгол улс даяар энэ урсгал зардлыг айл өргөдийнхаа аж ахуйн нэгж байгууллагуудынхаа ус дулаан цахилгааны мөнгийг одоо даахаас гадна Эрдэнэт хотдоо 1300 айлын орон сууц, нэгэн харуулын инженерийн шугам сүлжээ, зам харгуй бүтэц, за тэгээд одоо спорт урлагийн цогцлбор гэдэг ингээ маш олон зүйлүүд дээр зүйлүүдийг хийж хэрэгжүүлж байгаа юм мундаг хамт олон байна. Манай одоо цооны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай дээр одоо бид өхөн байна. Энэ түүхэн жимээр нэвтрүүлэг маань Эрдэнэтийн ил уурхай дээр байна. 900 мянга орчим айл өрх, 200 мянга орчим аж ахуйн нэгж байгууллагын дулаан цахилгааныг 12 сарын 1-ээс 7 сарын 1 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээ бол бидний хувьд одоо хэрэглэгч бидний хувьд бол үнэхээр талархууштай арга хэмжээ байсан. Тэгээд танаас яриа авч байгаа одоо баяртай нас танд болно, танай хамт олно. Баярлалаа гэдэг хэлье. За зөв их баярлалаа. Нөгөө бидний ил дуурхай, өдрийн ил дуурхай диспетчер Басангийн гоо гэдэг. Би болохоор зэрэг энэ уурхайд бол одоо бараг 25-6 жил ажиллаж байна. Манай уурхайч нь болохоор зэрэг одоо анх үүсгэж 1978 онд анх байгуулагдсан. Одоо тэгээд одоогийн байдлаар бол манай уурхай шилдэл бол одоо 32 сая тонн өдөр ажиллах үйлдвэрлэлийг боловсруулж ачиж байгаа. Үүнээс бол одоо одоогийн байдлаар бол экскаватор ихэд Оросын одоо голцоо экскаватор EKG 12K гэсэн сүүлийн техникүүдээр бүрэн тоногдсон 10 либрийн 3 экскаватортай ингээд нийт 12 экскаватортай ажиллаж байгаа. Өрмийн машин болохоор бас адилхан Оросын өрмийн машин биш 250M гэсэн машинуудтай. Тэгээд уурхай бол ерөнхийдөө техникүүдтэй үндсэн техникүүдтэй ажилладаг. Миний хувьд ч гэсэн бас их сайхан том завшаан таарч байна гэсэн үг. Манай Эрдэнэт үйлдвэр бол одоо яг улсын их орн Монгол улсад бол бас их хойно юм өгч байгаа шүү дээ. Анх одоо цахилгааны үнийг цахилгааны үн дулаан цахилгааны үнийг одоо улсаас бол манай үйлдвэрээс бол дааж яаж байгаа нь бол их бахархмаар л ажилдаа Эрдэнэт үйлдвэр бол анх 78 онд Оросын Монголын хамтарсан ийм үйлдвэр одоо анх эхэлж байгуулагдаагүй бол үдээд одоо энэ юуг бол улс их орн төлөө одоо энэ үйлдвэрч ажилласаар яасан одоо цаашдал ажиллаж л байна. Ийм сайхан үйлдвэрт бол одоо ажиллаж байгаа юм бол сайхан бахархалтай байдаг шүү дээ. Энэ бол 99 онд ажиллаж болсон л да. Урд нь би дулааны цахилгаан станцад ажиллаж байсан. 88 онд төгсөөд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц дараа нь энэ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа. Энэ чинь хамгийн бахархалтай ажил шүү дээ. Уурхайчдаг гэж горняк гэдэг их сайхан бахархмаар ажиллаж байдаг улс их орон ч одоо улс орн бол үйлдвэргүйгээр хүнд үйлдвэргүйгээр уул уурхайгүйгээр улс их орн хөгжин гэхэд бол бас хөгжин төсөөлөх хүндлэг үйлдвэрүүд хөгжиж л улс их орн хөгжин гэж ойлгоход шүү дээ. Баярлалаа танд. Монголчуудынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Бүх уурхайчдаа Эрдэнэтийн бүх ажилчдаа Монгол улсын их уурхайчд болон уурхайчдаа нь бол бүгдээрэнд нь энэ завшааныг тахиалдуулаад бүгдээрэнд нь баяр хүргье. Эрдэнэтийн овогт байна.